Зэмэхэн галзуу кино сувгата тавтай морил энэ удаагийн бидний онцолж байгаа галзуу киноны тайлбар бол 1994 онд нээлттэй хийж байсан Speed буюу хурд. Алдарт Джон Уик буюу Киану Ривз жүжигчний маань залуудаа тоглож байсан энэхүү галзуу кино та нарт таалагдана гэж найдаа. Энэхүү киног ярих боломж олгосон Quiz Lab-ийн хамт олондоо баярлалаа. Манайхан галзуу мэдрэмжийг бодитоор мэдэрмээр байвал Quiz Lab-ыг зориорой. Ингээд олон таван үгүй дардаг юмнуудад ардсан бол кино тайлбараа хэдүүлээ эхлүүлцгээе. Хамгаалалтын албаны ажилтан албан байгууллагын зөөрийн давхрыг шалгаж яваад нэг цахилгаанчтай таарууллаа. Хамгаалагч гайхаад тэрнийг юу хийж байгааг нь асуухад цаадах нь цахилгааны удас шалгаж явна гэж хариулна. Хамгаалтын ажилтан тэрнийг энд байх ёсхойг нь сануулж бичиг баримтаа үзүүлэхийг шаарддаг. Гэвч нөгөө хүн яах ихийн зургийг хутаг гаргаж ирээд хамгаалтын ажилтны нүд рүү зоож орхилоо. Энэ үеэр тухайн барилгад болсон нэгэн хурал тарж хуралд суусан хүмүүс бүгд лифтэнд сууж байлаа. Гэтэл барилга дотроос нэг хүн товчлуур дарж бөмбөг тэсэлсэнд лифтний тороос тасарч доош унаж эхэлсэн ч аваарын тоормонд нь ажиллаж хэсэг зур тогтно. Ингээд онцгой нөхцөл байдал үүссэн учраас цагдаагийн тусгай албаны ажилтнууд барилга дээр яаран хурж ирлээ. Тусгай ажиллагааг удирдах байсан дэслэгч Мак багийнхандаа мэдээлэл өгч 30 давхрын хавьд гатсан лифтэн дотор 13 зорчигч байгаа тухай бас бөмбөг тэслэгч идэхэд $3.7 сая шаардсан тухай мэдээлэл өгдөг. Хэрв шаардсан мөнгөний яаралтай өгөхгүй бол цахилгаан шатны аваарын тоормзыг дэлбэлэх болно гэж тэрээр сүрдүүлсэн байж. Цагдаа нарт шаардлагатай арга хэмжээг авахд ердөө 23 минутын хугацаа байлаа. Цахилгаан шатны хаалганд хөдөлгөөн мэдрэгч суйрлуулсан учраас цагдаагийн мэргэжилтнүүдэд цахилгаан шатны хонглын дээрээс доош буухаас өөр арга байсангүй. Ингээд энэ амарчсан чухал даалгаврыг офицер Джек болон мөрдөгч Хари хоёр сайн дураараа хариуцсан биелүүлэхэр болдог. Джек Хари хоёр 32 давхар руу яаран гарч цахилгаан шатны хонгол руу уруудан буулаа. Цахилгаан шатанд суусан хүмүүс юу болж байгааг огт ойлгоогүй байлаа. Тиймээс дээрээс нь хүмүүс бууж ирж байгааг сонсоод юу болоод байгааг асууна. Тэднийг айлгаж сандрахгүй тулд Джек Хари хоёр ердийнийг гэмтэл гэж хариуллаа. Энэ үеэр бөмбөг тавьсан этгээд болох Ховард тэдний яриаг анхааралтай сонсож байна. Хари Джекс хэрв хэн нэгэн барьцаалагч барьцааны хүнд буу тулгаж халахвч хийгээд онгоцонд суух гэж байвал харин чи тэр хүнээс 30 метрийн зайтай байвал чи яах вэ гэж асуудаг. Джек ч эргэлзэх зүйлгүйгээр тэр хүн онгоцонд суувал өөр олон хүнийг эрсдэлд оруулах учраас би шууд л буудана гэж хариулдаг. Хариуд нь Хари чиж солиотой юмаа гэж хэлнэ. Мань хоёр инхүү ярилцаад лифтэнд гатсан зорчигчдыг яаралтай лифтнээс гаргахаар ажиллаж эхэлдэг. Ингээд элдв эрсдэл үүсгэхгүй тулд Джек лифтний хонглоор сэмхэн уруудаж лифтийг тусгай тороосоор бэхэлжээ. Гэвч лифтнээс зорчигчдыг гаргах гэж байгааг нь ойлгосон Ховард тесрэх бөмбөгөө шууд дэлбэлнэ. Лифт ирчээрээ доош унж тэнд байсан хүмүүс айж сандран хашгиралдаж эхэлсэн ч аз улхад Джекийн холбосон тороос хэсэг зур тогтоон барьж чадна. Гэвч лифт хэтэрхий хүнд учраас тороосыг бэхэлсэн байсан краны өргөгч хуг усарч лифт дахин унаж эхэлдэг. Ингээд хэсэг хугацаанд доош унсан боловч краны өргөгч лифтний хонголд тэглэснээр лифт хоёр давхрын хооронд хэсэг зур гацаж орхино. Манай хоёр ч тэр давхарт нь яаран очиод лифтний хаалгыг гаднаас нь нээж зорчигчдыг гаргах гэж оролдож эхэлнэ. Ингээд богино хугацаанд амжиж тэнд байсан хүмүүсийг нэг нэгээр нь гаргаж чадсан ч нэг эмэгтэй гайтай юм шиг хэтэрхий хайснаасаа болоод гарах оролдлого юусоо хийдэггүй. Ингээд хэсэг зур ятгсны эцэст лифт доош унахаас өмнө амжиж ашиггүй тэр эмэгтэйг гаргаж авлаа. Энэ үеэр Джек бөмбөг дэлбэлэгч итгээд барилга дотор байгааг ойлгоно. Тэгээд тэд зэрэгэлдэх хачааны лифтний хонглыг шалгаж үзэхээр шийджээ. Гэвч тэднийг лифтний хонгол руу орох үед Ховард шууд буудаж эхэлнэ. Ингээд лифт рүү хөл алдаж унсан Хариг барьцаанд авчээ. Хариг барьцаанд авсан Ховардыг тэндээс гарч явдгийн даваан дээр Джек Харигийн хөл рүү буудаж барьцаалагчийн гараас мулталж авдаг. Хөлөндөө шаргатсан Хариг цааш авч явах боломжгүй болсон Ховард тэнд байрлуулсан бөмбөгөө тэсэлдэг. Дараа нь Хари Джек хоёрыг эр зориг гаргаж олон хүний амийг аварсан хэмээн олонний өмнө шагнаж урамшуулна. Тэр өдөр тэд лифтэнд барьцаалагдсан байсан 13 хүний амийг аварсан. Энэ тухай мэдээг олонд хүргэхдээ барьцаалагч итгээд дэлбэрэлтэд өртөж амиа алдсан гэж зарласан боловч үнэн хэрэгтээ Ховард элсэн мэнд үлдсэн байж. Тэрээр шагнал гардуулах үйл ажиллагааг зурагтаар үзээд тохиургасан байдалтай алга таашиж суулаа. Оройн хоёр найз шагнал авснаа тэмдэглэж байхдаа тесрэх бөмбөгөнд амиа алдаагүй цэвэр аз байсан тухай ярилцсанаа. Ингээд Хари доголсоор гэртээ хайрдаг. Маргааш өглөө Джек Санта Моника дэх нэгэн кофе шопоос кофе болон жигнэмэг аваад гарах гэж байлаа.
Тэрээр өглөө бүр тэнд таардаг автобусны жолооч найзтайгаа ойр зүрийг ярилцаад салж явна. Гэвч Жекийг машиндаа суугаад хөдлөх гэж байтал найзынх нь автобус гэмтхэн дэлбэрж орхидог. Жек автобус руу ярангүйсэн ч бүх зүйл нэгэнд оройтсон байлаа. Жекийг юу болоод байгааг ойлгож ядаж байтал зэрэгэлдэх гудамжны утас дуугардаг. Жек утсыг авахд Ховард Жекийг хэр байгааг асуулаа. Тэгээд тэр 2 жилийн турш лифт засдаг ажил хийсэн тухайгаа, эцэст нь хийсэн бүхэн нь ямар ч үр дүнд хүрээгүй тухайгаа ярьдаг. Тэгээд тэр өмнө нь авах гэж байгаа чадаагүй 3.7 сая доллар авмаар байгаа тухайгаа хэлж, Жекийн анхаарлыг татахын тулд бөмбөг дэлбэлсэн гэдгээ ч бас хэлдэг. Тэгээд Ховард Жекээс нэгэн автобусанд бөмбөг суйрлуулсан байжээ. Хэрэв тэр автобус 80 км/цагаас хурдаа бууруулбал бөмбөг тесрэх болно. Энэ тохиолдолд чи яах вэ гэж асуулаа. Жек хариуд нь би тэр автобус нь аль автобус болохыг мэдхийг огт хүсэхгүй гэж хариуллаа. Гэвч Ховард Жект энэ бол миний энэ удаагийн тоглоомын дүрм гэж хэлээд тэр автобусны байрлалыг зааж өгдөг. Тэрээр автобусанд юу болж байгааг нэгэнгүй харж байх учраас автобуснаас хэн нэгэн буух гэж оролдох юм бол бөмбөгийг шууд теслэх болно гэдгээ хэлнэ. Тэгээд 11 цаг гэхэд 3.7 сая доллар авах хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг. Энэ үеэр нэг их нэг эмэгтэй ярангүйсээр нэгэн автобусанд сууж байлаа. Тэр автобус Ховардын тесрэх бөмбөг байрлуулсан автобус байдаг. Гэхдээ автобус 80 км/цаг хүртэл хурдалж байж бөмбөг эдвэхжих байжээ. Тиймээс автобусыг бүрэн хурдаа авахаас өмнө амжиж очихоор Жек хар хурдаараа давхиж явна. Харин автобусанд суусан зорчигчид өөрсдөд нь тохиолдоод байгаа аюул занлыг гадарлахгүй. Харин ч түгжрэл эхлэхээс өмнө бушуухан шиг яваасаа гэж яарцааж байдаг. Энэ үеэр Жек автобусыг амжиж олж очсон ч автобус яг төгжрэнээс гарч цааш хөдөлж таардаг. Жек өөрийгөө цагдаа гэдгийг хэлж автобусаа зогсоохыг шаардсан ч жолооч нь сонсохгүй байлаа. Аргаа барсан Жек тэнд явсан нэг жолоочод буу тулгаад машиныг нь унаад автобусны хойноос яаран давгсан ч энэ зур автобус 80 км/цагийн хурд авч тесрэх бөмбөг эдэвхжжээ. Жек автобусыг гүйцэж очоод жолоочд нь Лос Анжелесийн цагдаагийн газраас яваагаа хэлээд автобусанд нь бөмбөг суйрлуулсан учраас хурдаа 80 км/цагаас бууруулж болохгүй гэдгийг хатуу сануулдаг. Ингээд Жек Харритай холбоо барьж нөгөө бөмбөг теслэгч итгэхэд амьд дугааг дуулгаад өөрөө яаран автобус руу өсөрч ороод дотор нь байсан зорчигчдод нөхцөл байдлыг тайлбарлаж эхэлнэ. Гэтэл тэр үеэр зорчигчдын дунд явсан нэг залуу Жекийн яриаг тасалж буу гаргаад ирдэг. Жек журтаас нь бууга гаргаж ирсэн ч тэр зорчигчийг тайвшруулахын тулд бууга буцаагаад далд хийлээ. Энэ үеэр Ортиц гэх өөр нэгэн зорчигч нөгөө залуугийн гараас бууг нь булаах гэж оролдон ноцолдож эхэлнэ. Гэвч тэднийг ноцолдож байх зур сум алдсан нь гайвуулж автобусны жолоочийг хүнд шархтуулж орхино. Ингээд нөхцөл байдал баг зэрэг намжсны дараа Жек автобусанд бөмбөг суулгасан байгааг тайлбарлаж өгдөг. Шархтсан автобусны жолооч үргэлжлүүлэн жолоо барих боломжгүй болсон учраас тэд жолоог автобусанд сууж явсан Эннид дамжууллаа. Энэ зур цагдаа нар тус тусын бэлтгэлийг хангаж жижиг нисдэг тэргэнд сууцгаагаад автобус руу яаран хөдөлцгөн. Үүнтэй зэрэгцээд бүх үйл явдлыг зурагтаар шууд дамжуулж эхэлсэн учраас өнөө хоордож шимтэн үзэж байлаа. Жек ч зүгээр суулгүй автобусны доор суйрлуулсан тесрэх бөмбөгийг олж тесрэх бөмбөгний байр байдлыг Харрид тайлбарлаж өгч байлаа. Тесрэх бөмбөг асар их хэмжээний C4 3 теслүүр болон алтан цагтай холбосон цагийн механизмаас бүрдсэн байлаа. Тэд автобусныхаа хурдыг 80 км/цагаас доош буулгахгүй тулд замдаа таарсан элдэв саадыг хайр найргүй дайрсаар явна. Хурдын сааруулахгүй тулд чадах бүхнээ л хийж байлаа. Харин Ховард тэднийг зурагтаар үзэнгээ Америк хөл бөмбөгийн тоглолт үзэж цагийг тун зугаатай өнгөрүүлж байлаа. Харри болон тэрний нөхөд барьцаалагчийн талаар ярилцаж яваад тэрнийг ямар ч байсан тесрэх бөмбөгийн талаар өргөн мэдлэгтэй мэрэгжлийн хүн байна гэсэн дүгнэлтэд хүрцгээв. Учир нь тэр нэг төрлийн тесрэх бөмбөг биш. Гэмт хэрэг үлдэх бүрдээ өөр төрлийн тесрэх бөмбөг ашиглаж байлаа. Үүний зэрэгцээ тэр цагдаагийнхны авах арга хэмжээ алхмуудыг нэгэнгүй мэдэж байсан нь тэдний анхаарлыг татжээ. Тиймээс Харрид нэг сенаторч тэрээр сүүлийн 10 жилийн хугацаанд ажиллаж байсан цагдаа нарын мэдээллийг шүүж эхэлдэг. Энэ үеэр автобусанд ирсэн Мак Жектэй холбогдож асуудлыг хэрхэн шийдэх талаар зөвлөлдөнө. Харин аргагүй ихэнд жолоо барих болсон Энни автобусны хурдыг сааруулахгүй тулд байдгаараа л хичээж байлаа. Мак нисдэг тэрэгнээс Жек Энни хоёрт явах замыг нь чиглүүлж байсан учраас хотын төвжирэлтэй зам руу оролгүй тойрон явсаар байдаг. Улаанбаатарт л дууслаа гэж. Удалгүй цагдаагийн хамгаалалт ирж автобусны урд гарч замыг нь засч эхэлжээ. Автобусыг жолоодож байсан Энниж муугүй жолооч байлаа. Тэднийг инхүү давхиж явах зур урд нь огцон мэргэлд таарахад Жек зорчигчдын суудлыг өөрчилж тэнцвэрийг нь хадгалснаар автобус уналгүй амжилттай эргэж чаддаг. Ингээд цагдаа нар ч автобусны явах замыг урьдчилан цэвэрлсэн учраас автобус хэсэг зур саадгүй явах болно.
Энэ үеэр баг зэрэг амьсгаа авсан Джек Эннийг автобус сайн жолоодож байгааг нь сайшаадаг. Хариуд нь Энни Джекээс барьцаалагч идэхэд ягаад тэдний сууж явсан автобусыг барьцаалсан болохыг асуулаа. Тэр хүн үнэн хэрэгтээ Джекийн хойноос явж байгаа гэдгийг Джек хүлээгээд тэр хүн цагдаа нартай муур хулган болж тоглох дуртай юм а гэж хариуллаад тиймээс өнөөдөр тэдний амийг аварч чадсан ч тэр хүнийг барихгүй л болоо тэр хүн маргааш дахиад өөр хүмүүсийг барьцаалах болно гэж Джек тайлбарладаг. Энэ үеэр Хари багийнхандаа цагаас саярт тэтгэврт гарсан болон тэтгэмж авдаг цагдаа нарын жагсаалтыг шалгаж үзхийг даалгана. Учир нь барьцаалагч этгээдэг Лос Анжелесийн цагдаагийн газарт биш юм а гэхэд цагдаагийн газартай холбоотой их ойр ажилдаг байсан хүн гэдэгт Хари итгэлтэй болсон байлаа. Учир нь Хари тэр хүнийг өмнө нь харж байсан юм шиг санагдаж байсан ч яг хаана харж байснаа сандгүй. Аим шиг адал явдал гэх мэт ямар нэг зохиолоор найз нөхөд хамт олноороо оргож зүгтэх даалгавар биелүүлж хурц ухаан авхаал самбаа шаардсан нөхцөл галзуу мэдрэмжийг авахыг хүсвэл Quest Lab-ыг зориорой. Quest Lab. Энэ үеэр цагдаагийн ажилтнууд тусгай машинтай автобусны хажууд ирээд автобусны зорчигчдыг нэг нэгээр нь шилжүүлэн зөөх санал гаргадаг. Гэвч Джек энийг нь зөвшөөрсөнгүй. Учир нь нисдэг тэрэгнээс тэдний хөдөлгөөн бүрийг шууд дамжуулж байсан учраас зорчигчдоос хэн нэгэн хүний гаргах юм бол барьцаалагч бөмбөгөө дэлбэлэх болно гэдгийг Джек мэдэж байгаа. Энэ үеэр Мак барьцаалагчийг өмнө нь цагдаа байсан хүн гэж таамаглаж байгаагаа Джект хэлнэ. Джекийг цагдаа нарын саналд татгалзаж байгааг зурагтаар харсан Ховардч Джек рүү залгаж зорчигчдыг гаргах гэж оролдох хэрэггүйг санууллаа. Энэ үеэр Джек уучраа хилэн гуйн байж хүнд шаргацсан жолоочийг автобуснаас шилжүүлэх зөвшөөрлийг авлаа. Ийхүү жолоочийг шилжүүлэх үед автобусны дотор явж байсан нэгэн зорчигч эмэгтэй тэсвэр алдаж автобуснаас үсрэн буух гэж оролдоно. Энийг харж байсан Ховард автобусны урд хаалганы доор байрлуулсан тэсрэх бөмбөгийг дэлбэлж орхисон учраас нөгөө эмэгтэй автобуснаас унаж амиа алддаг. Энийг харж хямралд автсан зорчигчид тэсгэл алдан өөр хоорондоо маргалдаж автобусны доторх уур амьсгал ширүүн болж эхэлнэ. Энэ үеэр Джек цочролд орсон Эннийг тайвшруулах гэж оролдож байлаа. Гэмгүй эмэгтэй унаж амиа алдсанд Энни хайж цочирдсноос гадна тэрнийг аварч чадаагүй дэ өөрийгөө буруутгаж байдаг. Джек ч тэрнийг тайвшруулж хэрв тэр эмэгтэй амжиж буусан бол Ховард биднийг бүгдийг нь дэлбэлэх байсан гэж учирлана. Энэ үеэр Мак Джектэй холбогдож тэдний явж байгаа хурдны зам баригдаж дуусаагүй байгаа учраас удахгүй тэдний урд 10 гаруй метр тасархай зай гарч ирнэ гэдгийг онцгойлон сануулдаг. Нэгэнд тэдэнд өөр сонголт байхгүй учраас тэд хар хурдаараа дайран хоёр замын хооронд үсрэхээр шийднэ. Ингээд Джек автобус дотор байсан зорчигчдод бүгд бариулаасаа сайн барьж толгоогоо бүхэлдэхийг сануулад хар ирчээрээ дайран үсэрлээ. Тэдний аз болоход гүүрний уруудах хэсэг таарсан учраас гүүрний нөгөө тал намхан байж таарчээ. Ингээд тэд амжилттай үсэрч нөгөө талд гараад бүгдээрээ баярлан хашгиралдана. Джек Энни хоёр автобусаар Лос Анжелес хотоос гарах зам руу чиглүүлж Лос Анжелес хотын олон улсын нисэх буудлын ачаа буулгах терминал руу явцгаана. Учир нь нисэх буудлал руу очивол нисдэг тэрэгнүүд тэднийг дагаж чадахгүй байлаа. Ингэснээр телевизийн шоуд дамжуулалт тасалдаж Ховард тэднийг хянах боломжгүй болно гэж Джек тооцоолжээ. Энэ зүр Джек Ховардтай байнга холбоотой байлаа. Ховард Джекийг шаардсан мөнгөнд яаралтай ирүүлэхийг шаардаж тэр хэмжээний мөнгийг хүртэх хэрэгтэй гэдгээ сануулсаар. Тэрээр төр 7 жил үнэнчээр зүтгэсэн гэдгээ хэлж, ийхүү зүтгэж яваад гараа гэмтэж хөдөлмөрийн чадвараа алдсныхаа төлөө нэг мөн медаль, талархлын загтлаас өөр юу ч аваагүй гэж агсардаг. Хариуд нь Джек Ховардаас ганцхан өөрийг нь автобуснаас буулгаж өгөхийг хүсээд тэгэж байж эрх мэдэлтэй хүмүүстэй нүүр нүрээрээ уулзаж шаардсан мөнгийг нь гаргуулж чадна гэж ятгана. Ховард ч эцэст нь Джекийг автобуснаас буухыг зөвшөөрч хэрэгэ бүтээгээд яаралтай автобус дээр эргэж ирэхийг сануулад зал хэрэглэх гэж оролдох юм бол өчиггүй дэлбэлэх болно гэж сүрдүүлдэг. Ингээд Джек Эннид сандралгүйгээр онгоцны буудлал дотроо эргэлцээр байхыг сануулад автобуснаас буулаа. Мак Джекийг машиндаа суулгаж зорчигчдыг автобуснаас буулгах оролдлого хийх санаатай байгаагаа хэлэхэд Джек татгалзаж барьцаалагч тэднээс ямагт нэг алхмын урд яваа учраа эрсдэлтэй алхам хийж хэрэггүй гэж хариулна. Харин оронд нь автобусны дотор байрлуулсан тэсрэх бөмбөгийг салгах оролдлого хийх саналтай байгаагаа Джек хэлнэ. Тэд Джекийг автобус доор удаан хугацаанд тогтвортой байлгаж чадахгүй гэдгээ хэлэхэд Джек надад хэдхэн минут л хэрэгтэй гэж хэлээд автобусны доор шурган орох бэлтгэлээ хангаж эхэлдэг. Энэ бүх хугацаанд Джек Харитай байнга холбоотой байлаа. Ингээд засварчны тэргэн дээр дээш харан хэвдсэн Джек автобусны доогуур аажмаар шурган гарч Харигийн заавраар тэсрэх бөмбөгийг салгахаар ажиллаж эхэлнэ.
Гэвч удалгүй энэ бөмбөгийг салгах боломжгүй болохыг тэд мэдцгэлээ. Учир нь тэр тесрэх бөмбөгийг салгах гэж оролдох юм бол шууд тесрэх байдлаар зохион бүтээсэн байлаа. Энэ үеэр цагдаагийн ажилтнууд барьцаалагчийг хэн болохыг олж тогтоожээ. Тэр хүнийг Ховард Пейн гэдэг байна. Тэрээр Атланта хотын цагдаагийн газрын тесрэх бөмбөг салгах хэлтэст ажиллаж байгаад 1989 онд тэтгэвртэй гарсан байна. Тэрээр тесрэх бөмбөгөнд нэг хурууга таслуулснаас болоод хөдөлмөрийн чадвараа алдаж цагаасаа эрт тэтгэврт гарсан нь тэр байж. Ингээд Хари болон тэрний багийнхан Ховардыг барихаар гэрлүүн яаран хөдлөлөө. Энэ үеэр Джейкийн хэвтэж байсан тавцангийн тороос гацснаар тавцан зогсоо зайгүй савлж эхэлдэг. Джейк осолд орж болзошгүй байгааг мэдсэн зорчигчид сандралдаж тэдний нэг нь Джейкт туслах гэсэн боловч болсонгүй. Гэтэл Джейкийг чирчүүлсэн тороос бэхэлгэнээсээ тасарч дээр нь хэвтэж байсан тэрэг автобусны дугуйн дагуур ороод явчихнаа. Джейк амжиж автобусны доороос зууран үлдсэн ч энэ явцтай автобусны банкыг цоолж орхисонд автобус аажмаар бензиний алдаж эхэлнэ. Харин Энни Джейкийг дайрчихлаа гэж бодоод ихэд цочирдсан байлаа. Аз улахад автобус дотор байсан зорчигчид автобусны шалыг нээж Джейкийг татаж автобус руу оруулж чаддаг. Джейкийн энэ удаагийн оролдлого бүтлгүй болсныг Джейк Макд илтгэхэд хамгийн гол нь автобус бензиний алдаж эхэлсэн учраас тэдэнд цаг баг үлдлээ гэдгийг мэдэгддэг. Энэ үеэр Хари болон тэрний багийнхан Ховардын гэрт ирцгэн. Гэтэл цагдаа нар гэрт нь ирэхийг мэдэж байсан Ховард гэртээ тесрэх бөмбөг суйрлуулчихсан байж. Ховардын гэрт ороод ирсэн байсан Хари энийг мэдсэн ч бүх зүйл нэгэнд ороодсон байлаа. Ингээд хүчтэй дэлбэрэлт болж Хари болон тэрний багийн залуус амиа алдацгаана. Энэ үеэр Джейкийн утсанд дуудлага ирсэн. Джейк Харийг залгаж өгнө гэж боджээ. Гэвч Хари биш, Ховард тэрэн лөө залгасан байлаа. Тэрээр Харийг дэлбэрэлтэд өртөж амиа алдсан гэдгийг Джейкт хэлдэг. Хари өөрийг нь яаж олсныг Ховард гайхаж байсан ч тесрэх бөмбөгийг зохион бүтээхдээ ашигласан цагаар нь баримжаалсан байх гэж таамаглаж байгаагаа хэлдэг. Учир нь тэр цагийг Ховардыг тэтгэврт гаргахад нь бэлгэлсэн байж. Ховард Джейкийг яаралтай шаардсан мөнгөний өгөхгүй бол тэднийг бүгдийг нь дэлбэлнэ гэж дахиад сүрдүүлээд шаардсан мөнгөний хаана аваачих ёстойг тодорхой зааж өгдөг. Утсаар ярихдаа Ховард Эннийг зэрлэг муур гэж хочилсон нь Джейкд ихэд хачиргалтай санагдаж. Тэгэд Джейк Эннийг Аризонагийн их сургуулийн подвал хүмүүссэн байгааг анзаарч. Учир нь Аризонагийн их сургуулийн хөл бөмбөгийн баг зэрлэг муурнууд гэж нэртэй байлаа. Эндээс Джейк Ховардыг автобусын дотор камер суйрлуулсан байна гэсэн сэжиг авдаг. Тэгээд Джейк Ховардын байрлуулсан камерыг олж тэр камер нь дүрс дамжуулах боломжтойч дуу дамжуулах боломжгүй болохыг мэддэг. Тиймээс Джейк автобусын дотор хүмүүсийг их зурагшаа харж огт хөдөлгөөнгүй суухыг санууллаа. Ингээд Джейкийн завраар Мак автобусын доторх нэг хэвийн байдлыг бичиж аваад Ховардын камерын сүлжээ рүү нэвтэрч тэр бичлэгээ Ховардд харуулж эхэлдэг. Үүнтэй зэрэгцээд Мак автобусны талаар шууд дамжуулж байгаа бүх сурвалжлагыг зогсоодог. Иймэрхүү байдлаар Ховардыг удаан хуурах боломжгүй гэдгийг мэдэж байсан учраас Джейк яаравчлан нэмэлт автобус авчирч автобусын доторх хүмүүсийг нүүлгэн шилжүүлж эхэлдэг. Ингээд хамгийн сүүлд Энни Джейк хоёр л үлдэнэ. Тэд хаасан дээр төмөр тэглүүлж үлдээгээд автобусны шалан доорх нүхээр доош бууж автобусны шалан дээр хэвтэн гулсаар ард үлдэхэд автобус ирчээрээ явсаар урд нь байсан ачаа тээврийн онгоцыг мөргөж дэлбэрдэг. Хүчтэй дэлбэрэлт болоход аюултай нөхцөл байдлаас амьд гарч чадсан зорчигчид бүгд баяртай байлаа. Джейк Энни хоёрч эсэн мэнд гарч чадна. Гэтэл энэ үеэр Ховард Мак руу залгаад мөнгө авчирч байгаа эсхийг лавладаг. Тесрэх бөмбөгөнд дэлбэрчихсэн гэдгийг Ховард одоохондоо мдэггүй болохыг эндээс Джейк ойлгоно. Тиймээс тэд шаардсан мөнгийг нь удахгүй аваачиж өгнө гэж хэлээд мөнгө авахар очиход нь Ховардыг барьж авахар тохирно. Цагдаагийн ажилтнууд мөнгө аваачиж өгөх газрыг бүхэлд нь бүсэлсэн бол Джейк ч түргэний тэргэнд суугаад тэр газар руу яаран хөдлөлөө. Ингээд Ховардын хэлсэн газарт дөхөж очисон Джейк Эннийг түргэний машин дотор үлдээгээд гарч явдаг. Цагдаа нар цүнхтэй мөнгө дотор будган тесрэх бөмбөг байрлуулж. Ингэснээр цүнхийг нээх үед будагтай бөмбөг дэлбэрч мөнгөнд тэмдэг тавих байлаа. Ингээд тэд Ховардын зааж өгсөн хогийн сав руу уудтай мөнгийг аваачиж хийхэд Ховард ч энийг нь дурангаар ажиглаж байна. Гэвч тэр газрыг цагдаа нар алсаас ажиглалтандаа авсан байгааг Ховард анзааралгүй яах вэ? Тиймээс Ховард яран очиж автобусанд суйрлуулсан бөмбөгөө дэлбэлэх гэсэн боловч бөмбөг нь дэлбэрсэнгүй. Автобусын дотор суйрлуулсан камерын бичлэгийг замаас нь тасалж өөрийг нь мэхэлснийг ойлгосон Ховард галзууртлаа ууралдаг. Ингээд Ховард бэ төлөвлөгөөндөө шилжиж цагдаагийн хувцас өмсөж Энни дээр явж очиод тэрнийг хуураад дагуулад авч явдаг. Энэ үеэр цагдаа нар Ховардыг мөнгө ирж авахыг нь хүлээж байлаа. Гэвч Ховард ирэхгүй удсанд ямар нэг зүйл буруу байгааг Джейк мэдэрдэг. Учир нь Ховард цагаасаа хоцрох хүн биш байлаа. Гэтэл мөнгөтэй цүнхэнд байрлуулсан байрлал тогтоогч өөр тийшээ явж байгаа тохиоглоо.
Жек харин хогийн сав руу гүйж очиод байрнаас нь холдуулахад доор нь том нүх угчихсан байдаг. Ховард тэр нөхөр мөнгийг нь аваад газар доорх шугам дамжиж зогдсон байна. Жек тэр нөхөр ороод мөрөөр нь яаран хөөж Ховард Энний хоёрыг гүйдсэн ч тэр бүсгүйд тесрэг бөмбөгтэй хантааз өмсүүлчихсэн байлаа. Ховард гартаа тесрэг бөмбөгний удирдлагыг барьсан байна. Тэрээр ууд гаргаж цүнхтэй мөнгийг хурдан савлахыг Эннид тушаадаг. Жек тэрнийг мөнгө аваад Эннийг сулалж явуулахыг гуйсан ч тэр зөвшөөрсөнгүй. Тесрэх бөмбөг тесрэхийн тулд л бүтээгддэг юм гэж тэр тайлбарлаж байлаа. Ингээд Ховард Эннийг дагуулсан цааш явж метроны буудлын руу очиод хий буудаж тэнд байсан хүмүүсийг холдуулад Эннитэй хамт метрон дотор сууж цааш явцгаана. Жек метроны хаалганаас зөөгдөж амжсан байлаа. Тэгээд тэр арайхийн хаалгыг нээж метрон дотор орж ирдэг. Энэ үеэр Ховард Эннийг дагуулад метроны урд тал руу явчихсан байна. Тэр метроны жолоочийг буудаж хөнөөгөөд жолоодлагыг өөртөө авна. Бүсгүйг метроны бариулаас гавуулж орхиод цүнхтэй мөнгийг нээсэн ч урдаас нь будагтай бөмбөг тесэрч бүх мөнгийг нь ашиглах аргагүй болгож орхидог. Ховард галзууртлаа хууралж Эннийг буудах гэсэн ч Жек тэрхэн мөчөд амжиж хурч ирлээ. Ховард Жек хоёр амирсан тулалдсан ч эцсийн мөчөд Жек Ховардыг метроны гэрлэн дохио мөргүүлж орхисонд Ховардын толгой тас. Дараа нь Жек метронд орж ирээд метрог зогсоох гэсэн боловч тооромз нь эвдэрчихж. Эннээс гадна метроны зам удахгүй дуусах гэж байлаа. Учир нь метроны тэр шугам бүрэн баригдаж дуусаагүй гэж. Тэгээд Жек яаран ирж Эннийг суллах гэсэн боловч метроны бариултаа гавалчихсан учраас яаж чадсангүй. Ингээд цөхрөнгөө барсан Жек метроны хурдыг хамгийн дээд цэгт нь тулгаад эргэн ирж Эннийг тэрвэрч юу л болов болог гэд тэрвэрлдэцгэн. Аз улахад метроны зам төгсхийн өмнөхөн эргэлт таарч урд талын метро замаасаа гарan ирчээрээ явсаар хотын гудамж руу цөм зохин гарч ирдэг. Ямар нэг дэлбэрэлт болоогүй учраас Жек Энний хоёрч элсэн мэнд гарч чадна. Амьд үлдсэндээ баярлсан тэд тэрвэрлдэн үнсэлцэхэд ийм ноцтой ослоос амьд үлдэж чадсан тэднийг харсан хүмүүс гайхан зургийг нь авснаар кино маань конец фильм. За энд хүрээд галзуу киноны тайлбар маань дуусч байна. Үнэхээр уудаахгүйгээр галзуу үйл явдалтай кино байсан гэж найдаа. За тэгээд энэхүү галзуу киног ярих боломж олгосон Quizlab-ийн хамт олондоо баярлалаа. Манайхан description хэсгээс Instagram, Facebook-с нөрөөд ямар учиртай газар болохыг нь олоод мэдчихээрэй. Тэгээд таалагдвал зориод очицгаана үз. За тэгээд дараагийн юмнуудаа дараад манайхан дараагийн галзуу киноны тайлбараа хүлээж угаарай. Тун удахгүй эргээд уулзацгаая.